хичээсэн эзэн хүндлэр дутхгүй. Ягаад гэвэл хэрвээ эзнийг хүндэж чадахгүй байх юм бол тэр нь бид өөрсдөө л нэг үгээр эзнээс холбоно гэсэн. Тийм болохоор эзнийг хүндлэх хүндлэлээр эзэн бол хүндлэр дутхгүй, эзэн ямар нэгэн байдлаар би бурхан бол хүндлэр дутхгүй, харин бурхан хүмүүсийн хугацаар өөртөө ирэх тэр чин хүслээр бурхан дутж байдаг. Би тэрийг бас нэгдийг уншиж байхдаа сарчсан. За тэгвэл өнөөдөр бүгд итгэлээ тунхлаа. Тэгээ намайг дагаад хэлээрэй. Би тэнгэр газрыг бүтээгч. Тэнгэр газрыг бүтээг. ертөнцийн эзэн эцэгт итгэдэг. Агуу зэрэг эзэн эцэгт Ариун сүнсээр үргэлжлэж. Огон байраас мэндэлсэн. Понти Пилат агчийн үе зовж явсан. Зовлогднаас орж оршуулгадаад. Гурван хоногийн дараа үхлээс дахин амилсан. Тэгээд тэнгэрт одож. Агуу бүжиглэн ертөнцийн эзэн эцгийнхээ. Баруун гарын хүндэс суудал заларсан. Дахин ирж өгсөн амьд бүх хүнийг шүүх. Түүний цорын ганц хүү. Бидний эзэн Есүс Христэд би итгэдэг. Би ариун сүнсэнд итгэдэг. Би ариун нэгмэд цуглаан. Ариун хүмүүсийн нөхөрлөл. Гэмт үзүүлэх уучлал. Дахин амьдрал болон мөнхийн амьдрал би итгэдэг. Амен. Тэгээд нэг үгээр л бид эзэн дотор бас ариун байх юм хэлээ бас зөвлөж байна. Эзэн бичээсээ бидний бас ариун хүмүүсийн нөхөрлөл гэсэн байна. Тэгээд бид бол хэрхэн бас зөвд байх юм хэлээ бас өнөөдөр зөвлөсөн байна. Тэгээд эзэн нь юу гэж байна? Мөнхийн эзэн итгэдэг гэж байна. Амен. За би анх 6 дахь ангидаа байхдаа Хөргөө кино театрын наан нэг 2 3 хүүхдүүд намайг дагуулад энэ та нэг энд ороодохгүй юу гэдэг. Би Хөргөө кино театрын наан манайх 3 дэх хаалын ер нь 42 дугаар байр гэдэг. Тэнд би өсөж төрнсөн хүүхдтэй. Тэгээ би ер нь хороолтын ер нь нөхсөн болгоныг бүгдийг мэддэг. Яагаад гэвэл би тэргээр айгүй их явдаг хүүхдүүдийг бас их дагуулж явдаг бас их болохгүй зүйлийг их өөрөө хайдаг. Энэ юуны гандангийн хүүхдүүдтэй очиж 20 идүүлээ очиад одоо нэг хэлэлцүүлдэг. Тэгээд тэнд ямар нэг юм дайран чи би хэлээдэг гэсэн. Би ер нь юм янз янзын зүйлийг сайн муу бүгдийг уриалдаг гэсэн. Байранда би бол эцэг гэж дууддаг байсан. Ангийнхаа охтуудыг, байрныхаа охтуудыг миний охтууд гэж хайцдаг байсан. Адилхан жоох юм байж бас. Тэгээд нэг үгээр л би анх яг тэр үед нэг үгээр л би 6 дахь ангитай өргөө каналчдын тэнд Христийг анх сонсч байсан. Тэгээд би нэг 3 давхрын нэг юм 3 өрөө байранд оронгууд бахан хүүхдүүдийг суулгацсан нэг хүн тэнд Христийн тухай яаж би яг тэгэхэд анх бурхан үнэхээр байдаг юм бол би бас түүнийг мэдмээр нэг би анх удаа тэгэхэд залбирчээсэн байна. Тэгээ би залбирлыг анх удаа хийжсэн. Тэгээ тэрнээс хойш олон жил ингээд явж байгаа би Солонгос дээрээ яг эснийг чин сэтгэлээс хүлээж авсан байна. За энэ одоогоос хэдэн жилийн өмнө электрон би анх Солонгост ирж байгаа зөвхөн смарт утас анх гарч ижсэн. За тэрний өмнө бид нар утсуудыг бол мэдэн штэ. Айл гэрүүдэд янз янзын утасны юмд сүлжээнүүд байсан. Тэгээ утсаар та магадгүй за би оч руу залангуудаа. Очка хаана нэгэнгүүд очка хариулаагүй хад би баахан юм ярьж байгаад буцаад таглаад тавьчлаа. Очка надтай яриаг байхад би ингэчлээ. За би ахад би биберөө залангуудаа. Бибэ юу хийж энэ тэргээд би бибэ над руу ярих завдлаггүй. Би бибэтэй ярьсаргаад дуусчлаа. За би дандаа ингэдэг бол яах вэ? Магадгүй би та нар руу залгаад очкороо залгадаг. Гэхдээ очког сонсохгүйгээр ингээд өөрөөх юм ярьж байгаа дуусаар тавьчихдаг бол яах вэ? Дандаа ингэдэг бол яах вэ? Хин нэгэн яруу магадгүй над руу дандаа тэгж ханддаг бол би айгу төвөгшөөнө. Яг би өөрөө юм ярмаар байдаг. Гэтэл нөгөө хүн өөрөөхөө нэг ярьсараад дуусчихдаг. Тэгээд нэг үгээр бол зарим тохиолдолд бид өнөөдөр ч гэсэн магадгүй эзэнтэй харилцах ийм байлгаад байдаг. Хүмүүс утсаар ярихдаа хоорондоо ярьж болдог. Гэхдээ бурхантай ярьдаг бидний гол зүйл бол залбирал. Гэтэл залбирлаараа эзэн минь би ингээд би гэж эзний үгийг сонсохгүйгээр ахаад пад уцаад хасчихдаг. За тэгээд авчдаг. Ахаа хэрэг бодонгоо дахиад залгаад эзэн минь би надаа ийм байна, тийм байна. Эзэн үгээ хэлэхэд пад таслаад авчлаа. За. Тэгээд нэг үгээр л бурхан руу ингээд үгээ хэлээд идэг. Харин бурханы хүсэл өөрлөө ингээд би гэдэг юм бол уцаад таслаад авчдаг. За ийм амьдралаар
би бас Христийн бие дотор бас амьдарч байсан. Одоо ч гэсэн би энэ ийм байхгүй юмсан гэж суралцаад явж байгаа. Тэгэхээр Бурхантай харилцаа гэдэг бол харилцан Бурханы сонсох дээр байж дээ. Харилцан ярих дээр байж дээ. Та хамт суучаад нэг хүн тань дээр зочин болоо ирчээ та харилцан яриад ингээд яриагаа сэтгэлээ уудаад ингээд бие бинийгээ сонсны дараа гоё болдог шүү дээ. Гэтэл тэр хүн танд өөрийнхөө асуудлыг яриад өгдөг. Эцэстээ асуудлыг аваад нөгөө ярьж байгаад яваад өгдөг. Баах асуудлыг яваад өгдөг ямар сайн байх вэ тийм биз? Тэгэхээр Бурхан руу зарим тохиолдолд бид ингэж хандж яадаг. Өөрийнхөө асуудлыг хэлээд өгдөг. Тэгээ Бурхан харин өөрлөөр нь хэлэхээр засаг гарцын хэлэхээр сонсохгүй хаачдаг. Тэгэхээр эзний бие дотор нэг үгээр нь бол энэ Библиэс Эхлэл номоос авахгүйгээд ер нь эзэнтэй харилцаж байсан айгүй олон хүмүүс байдаг. Одоо бид нар ч гэсэн тэр хүмүүсийн бас нэг нь л болоод байж байна. Эхлэл номон дээр эзэнтэй харилцаж байсан хүмүүсийн нэр за саний үг дээр Авраам эзэнтэй харилцаж байсан. Айсак эзэнтэй харилцаж байсан. За өөр Мосе эзэнтэй харилцаж байсан. За өөр Яов нэг үгээр бол Яаков эзэнтэй харилцаж байсан. Давид за Библийн хуучин гэрээ бол эзэнтэй харилцаж байсан маш олон хүмүүс байждаг. Харилцаад эзнийг сонсоод эзэн надад үгийг ингэж хэллээ гэж дамжуулж байдаг. Харин яг энэ үед бас нэг за нэг энд нэг ийм юм болж байгаа байна. За бүгдээрээ тоолго номыг гаргачих. За тоолго ном дээр та бүгдээ жаахан чимээг үйлдэх. За тэгэхээр тоолго ном дээр нэг ийм юм гардаг байна. Израильчууд хурж ирдэг. Израильчууд нэг үгээр бол буудлаад явж байдаг ба. Энэ хэсэг дээр болохоор Израильчууд маш хүчтэй болж байгааг мос юуны Библиэс гаргатай тоолго номын 22-ыг гаргачих юм дээрээ. 22-ийг 22-ийн 1-ээс харна. Энэ хэсэг дээр болохоор ийм юм гарч иж байгаа. Дараа нь Израилийн хүмүүс аялан Ерохогийн харалтаа Йордны чамдад Мовын хээр талд буудлаа гэж байгаа. Тэгэхээр энд буудлахаас өмнө Израильчууд Бурхны мутрын дагуу их хүчтэй хаа очсон газруудтай эзэрхийлсэн ийм болсон ийм далаацтай явж исэн гэсэн. Тэгээд далаацтай явж байгаа үедээ Мовын хээр талд очиод буудлсан байна. За яг энэ үед Израильчууд Мовын хажууганд ирснийг мэдэнгүүтээ Мовын хаан нэг хүн байдаг. За энэ хааны нэр болохоор хэн гэдэг вэ? Балаам гэдэг хаан байгаа. Балак гэдэг хаан байгаа. Мовын хаан Балак гэдэг юм. За энэ хүн Израилийг ингээд хөндлөгөөс харсан байгаа. Израильчууд тэр цаана уулын хажууганд ингээд овгоор тусаараа ингээд аягүй олон ингээд суулсан. Тэгээ энэ үед тэр хаан харангуудаа их айцтай байсан. Яагаад гэвэл очсон газар болгондоо Израильчууд маш Бурхны оршихуйтай байсан болохоор маш хүчтэй байсан. Тэгээ энэ үед энэ хаан яахаа мэдхгүй их санаа зовлтойсэн. Одоо ер нь манай Мовыг ер нь ингээд баг хөнгөөд энэ төр авчих гад юм да гэх. Бас хаан хүнийхээ хувьд бас нэг үгээр бол өөрт байгаа эрх мэдлийн дагуу бас нэг ард түмний хамгаалах бас эрх мэдлээ алдчихгүй төлөө бас ийм айцтай бас болж ирсэн байна. Мов за тэгээ энэ үед уншиг бүгдээрээ. Арамчуудын Израилийн хийсэн бүхнийг нь Зепоны хүү Балак харав. Тиймээс ард түмнээс болж Мов үлэмж айдас автжээ. За нэг үгээр бол Израильчуудаас болж Мов үндэстэн маш их тийм айц татсан байна. Энэ үед түүнийг өдөржсэн хаан болохоор Балак нь болохоор яахаа мэдгүй санаа зовж ирсэн. За тэр санаа зовж эхлэнгуудаа гинт Балаамыг сандаг. За Балаам гэж нэг иш үзүүлэгч байгаа. За энэ нэгэн бол нэг үгээр бол түүний хараас нэг нь хараад автагдаж түүний ерөөс нэг нь ерөөдөг ийм байна гэдэг энэ хаан сонсоод мэдсэн байна. Тэгээ энэ хаан яг энэ үед за ерөөсөө энэ Израильчуудыг ерөөсөө за дайны зэвсгээр ямар нэгэн тулаанаар бол барахгүй гэдгээ бүлээн зөвшөөрсөн байсан болохоор энэ ерөөсөө хараалын зэвсгийг бидэнд ашигтай гэж ингэж хандж байдаг нэг ийм эсэг гарч ирдэг байна. За яг энийг энэ үед Хээрийн өвсийг үхэр хэрхэн долоодын адил энэ бөөн хүмүүсийг бидний иргэн тойрондох бүхнийг нь долоох болно гэв. Тэр үед Мовын хаан Зепорийн хүү Балак байлаа. Тиймээс тэр өөрийн ард түмний хөвгүүдийн нутагт буй Ефратийн дэргэд орших Петр дах
Бёрийн хүү Балаам руу түүнийг дуудахаар элч нарыг илгээвэ гэж байгаа. Тэгэд энэ элч нарыгаа илгээдэг байгаа. Их мэдлэлтэй хүмүүсийг явуулаа. Тэгээд би танд хангалттай баялаг өгье. Та хурж ирээд энэ ард түмнийг хараагаад өгөөч гэж гуйдаг байна. Гэтэл нөгөө хүн нь болохоор Балаам нь болохоор бурхан дотор бас имээлттэй бурханыг мэддэг нэг юм байсан. За яг энэ үед нэг үгээр бол илчилгээгээд очуулж байгаа. Тэгээд илчилгээд очингууд за та хурж ирэхгүй юу? Энэ ард түмнийг миний өмнөөс харааж өгөхгүй юу гэд гуйж байгаа. Тэгэд энэ үед энэ Балаам хэлдэг байгаа. За энэ юу гэж хэлдэг вэ гэхээр ингэдэг байгаа. Тийм ээ. За харах тун Египтийн ард түмэн гарч ирж байна. Харах тун тэд газрын гадаргууг бүрхэж миний эсрэг талд амьдарч байна. Тийм учраас одоо ирээд тэд миний хувьд нь хэд хүчрхэг байгаад бол миний төлөө энэ ард түмнийг хараах тун тэгвэл би тэднийг дийлж нутгаасаа хөөн гаргаж чадвартай болж магадгүй. Учир нь чиний өрөөдөг хүн өрөөгдөж чиний хараагдаг хүн хараагдаг гэдгийг би мэдлээ гэж хэлүүлсэн байгаа. Тэгээ энэ үед Балаам хэлэхдээ ингэсэн байгаа. Тэр тэдэнд шөнийн эндээ өнгөрүүлэх дун эзний надад юу айлтхыг би та нарт хариулъя хэмээн өгөөлөв. Мовын удирдагч Балаамтай хамт үлдэв. Дараа нь бурхан Балаамд ирж чамтай хамт байгаа эдгээр хүмүүс юу хүмүүс вэ гэд нэг үгээр л хаан өөрийнхөө элчийг илгээх үед Балаам хэлж байгаа. За хаан намайг тэгж хэлэв. За тэгвэл би юу яа? Та нар эндээ хоноод хүлээж бурхан өнөө шин надад юу хэлнэ би түүнийг хэлье. За тэгээ маргааш бурхан энэ шөндөө хэлж байгаа. Балаам энэ юу хүмүүс вэ гэж байгаа. Тэгээ бурхан нэг үгээр л энэ хүмүүсийг ирсэн энэ хүмүүсийг чи миний хэлхийг чи хий гэдэг байгаа. Бурхан би чамд юу хэлнэ түүнийг хий гэдэг байгаа. За энэ үед Балаам бурханд Мовын хаан Зипогийн хүү Балак надад үг илгээн Египтээс гарч ирсэн ард олныг нь хараах тун тэд газрыг нь гадаргууг нь бүрхэг одоо ирж миний төлөө тэднийг хараах тун тэгвэл би тэдний эсрэг нь дайдаж тэднийг хөөн гаргах чадвартай болж магадгүй гэж хэлүүлсэн юм гэв. Бурхан Балаамд тэдэнтэй хамт бүү явах тун ард түмэн өрөөгдсөн учраас чи тэднийг харааж болохгүй гэдэг. Ард түмэн өрөөгдсөн гэдэг. Яг бол Израильчуудыг өрөөгдсөн ард түмэн. Тийм болохоор бурхны өрөөснийг чи харааж болохгүй гэж бурхан хэлдэг байна. За өнөөдөр бид нэг өөр бурхны тойрог багтаж өрөөд рүү орсон хөлтөд. За тэгвэл энэ үед энэ хүчтэй хүн харааж чадахгүй гэдгийг илэрхийлдэг. Тэгэхээр бурхны өрөөгдсөн нэг нь бичээс дээр хэлсэн бурхны онгоос нэг хинж хааж чадахгүй, бурхны хаалгыг хинж онгойлгож чадахгүй. Тэгэхээр бид өнөөдөр ийм тойрог багтсан хүмүүс. Амен. Бид ийм тойрог багтсан хүмүүс. Тэгэхээр за энэний дараа нэг үгээр л ахаад элчийг илгээдэг байгаа. За тэгвэл та элчнэр нь очиод хэлдэг байгаа. Ингээд Балаам бидэнтэй ирсэнгүй гэдэг. Тэгээ тэр үед нэг үгээр л дахиад хэлэхдээ дараа нь ахаад илүү их мэдлэлтэй хүмүүсийг яваад дахиад авчирдаг байгаа. За энэ үед бурхан бидэнтэй хамт яв гэдэг. За явангуудаа нэг өндөрлөг уулан дээр гарангуудаа надад 7 үхэр хуц үхрийг өгөө. Тэгээд би дахиад өргөнө. Тэгээд би дараа нь эдрийг бурхан надад юу хий гэснийг би хийнэ гэдэг. За яг энэ үед Балаам уулан дээр гарч ирэнгүүтээ Израильчуудыг өрөөж эхэлдэг. Гайхалтайгаар өрөөдөг. Харин энэ үед нөгөө хаан чи яагаад эдрийг өрөөч вэ гэдэг. Тэгээд дахиад буулгаж ирэнгүүтээ дахиад би чамд өөр газар аваач чи тэндээс дахиад хараах гэдэг. Дахиад өөр газар аваачингуудаа бурхан надад юу хийснийг би хийнэ гэдэг. Тэгээд дахиад өөр газар аваачингууд дахиад өрөөдөг байна. За энэ үед 2 удаа нэг үгээр Израильчуудыг өрөөдөг гэсэн гарч иж байгаа. Харин 3 дахь дээр нь дахиад өөр ууланд аваачхад тэднийг бас өрөөдөг. Яагаад нэг бурхны өрөөсөн ард түмнийг Балаам хараж чадахгүй гэдэг шүү. Тэгэд энэний өмнө Балаамыг явж явах үед бурхны өмнө явж явах үед тэнгэрэлж алах гэж байдаг. За тэнгэрэлж алах гэж ирсэн байдаг. Яагаад гэвэл бурхан Балаам бурхныг явгыг байхад явж хэлж ирсэн болохоор. Тэгээд энэ үед Библиэлд их сонин зүйл болж байдаг. Илжигний ам нэгдээд илжиг ярьдаг.
За таад уншижсэн байгаа. Илжиг ярьдаг. Библиэлд илжиг ярьдаг амьтандаа нэлээд олон эсүүд байдаг. Том халим хүртэл Йонаг хүртэл амандаа оруулаад авчдаг. Арслан хүртэл Бурхны өмнө дуулууртаагаар юуныг хэнийг иддэг үү? Химлээ? Даниэлийг иддэг үү? Тэгэхээр Библиэлд амьтандаа нэлээд олон зүйлүүд байдаг. За эндээс бид харах юм бол Бурхан бүхний эзэн. Тэнгэр болоод газар, амьтд болоод бүхний эзэн. Хоёрдугаар Бурханы ерөөсөн ард түмнийг хэн ч хараж чадахгүй. Амен. Бид Бурханы ерөөлийн тойрог багтсан бас. Гуравдугаар хараад болоод ерөөл нь хүнээс өөрт өгсөн байдаг. Сонголт нь өөрт байдаг. Тэр Бурханыг дагаагүй бол тэр хүмүүс өөрсдөө Бурханы эсрэг нөгөө хараалыг дагуулждаг байна. Тэгэхээр бид нэг үгээр бол ерөөлийн тойрог багтаж хэлж байгаа гэсэн. Амен. Тэгэхээр эндээс харах юм бол бүх зүйл Бурханаас өгсөн байдаг. Тэгээд эцэст нь Израильчууд өөрсдөө Мобийн эмэгтэйчүүдтэй завхаарснараа Бурханы эсрэг таална гэж болж хэлж өөрснөөрөө Бурханы тэр шийдвэрийг авдаг байна. Тэгээд завхаар буюу альва иймэрхүү уруу татлаг хүнээс өөрөөс нь гардаг болохоор хүн ийм зүйлээс Бурханы таалмж байдаг өөдрөө болж байна. Тэгээд хэдийгээр маш их эд хөрөнгийг өгье ч гэсэн Балаам Бурханы орлол Иесус солиог эд баялаг солиог. Амен. Яагаад бүгдээрээ бас өнөөдөр ийм зүйлүүдийг эндээс сурч авъя. Эзэн бол бүхний эзэн. За би яхад ийлээ өнөөдөр би 34-тэй би 70 жилийн дараа байхгүй байна. За би өнөөдөр хэдтэй вэ? 24-тэй. За би 70 жилийн дараа гадар нэг ийм жастик байж магадгүй ч юм уу те. Тэгэхээр бид тогтоогдсон өдрүүдтэй шүү ахтуусаа. Цаг өдрүүдтэй тийм болохоор ийм цаг өдрүүдтэй хэмжээтэй болохоор бүгдээрээ өгөгдсөн цагууд дээр Бурхныг хүндэлж байгаараа өгөгдсөн цагууд дээр Бурхныг дээлж байгаараа бид нар дээлэхгүй байсан ч гэсэн Бурхан магтаалаа эзэж тогтдоггүй шүү. Яагаад гэвэл энэ дэлхийд хаа нэгтэй Бурхны чин сэтгэлээс магтах хүмүүс өчнөө байна. Тэгээд та тэдний дунд нэгдэх юм бол илүүтэйгээр эзний өмнө тааламжтай байх юм бол эзэн тантай харилцаатай байна. Тэгээд би энэ 7 хоногоос ихтэй хүмүүс рүү залгаад өөрийнхөө амийг илчээр таслаад байвал олон хүмүүс надад их уурлна. Яг болохоор бүгдээрээ бас эзэнтэй харилцах харилцаа бас залгаа таслаад яриад яддаг биш, залгаа таслаа яриад яддаг биш. Харилцсан яриан дээр буюу эзний сонсох дээр бас илүү байгаараа. Амен. За тэгээд өнөөдөр энэ цагийг бас эзэнд талархъя тэгээд. За өнөөдөр Галил Монгол чуулган шинээр ирсэн гэж байгаа тийм. Та шинээр ирчээд үү? Өмнө ирчээд үү?